Hi guys, өнөөдөр би тогооч болохоор шатсан. Сая толгойн нөөнийг тогооч юм болох оруулсан биз дээ. Оруулаг болоод оруулчих. Би ч гоё гарахгүй наа. Яна эдэлж байгаа би өөрийг хараад ямар тэнийг би чадчихсан. Тэгээ өнөөдөр юу эхэлж вэ гэхээр угаасаа мах байгаа болохоор би бэконтэй төмстэй хошуур хий гэж бодсон байгаа. Оо. Яагаад тэгээ одоо бүр үндэ акшн хий заа юу guys. Одоо оройны 9 гүрчийн гэж боддоо 9 гүрч хахад хоол хийх гээд байж байна. Яагаад вэ гэхээр би үнийг хэлэхэд өнөөдөр би ажилгүй тэгээ бас дээрээс нь нөгөө ажилласаа болоод би ингээд оройтож унтаад тэгээд өгдөр сэрээд байгаа болохоор миний нойрс салхихгүй байгаа. Ер нь салхицсан дөө. Тэгээ би 4-ээс ирсэн юм аа. 4-ээс ирчээд ганц хоёр бичиг баримтны юм лаптопоор хийчихэд тэгээд өдрийнхаа цаг юм уу өглөөний цаг юм уу ямар ч нэг юм хийж идчихэд тэгээд одоо болохоор оройны хоол хийж идэх гэж байна. Тэгээ ингээд би ер нь төмстэй хуушур мушур бишгэн машинаа хий гэж бодоагүй байсан. Тэгсэн чинь манай нэг найз инстант дээр Instagram-ийн инстант дээр ингээд хуушурны зураг оруулаад над машуурны. Тэгээд бодож байгаа юм чи. Махахгүй юм чин төмсний хуушур хийцгээе. Гэж бодоод би угаасаа төмсний хуушур бүр амар дуртай байхгүй юу. Тэгээд хийж тэр шийдсэн байна. Одоо миний хийх ёстой юм гэх юм бол эхлээд энийгээ цэвэрлэнэ. Тэгээд ширээгээ бас цэвэрлэнэ. Тэгээд хоол ажиллагаанд орно. Эхлээд бэж та энийгээ янзлахаас өмнө эхлээд гурлаг зурчт юм уу? Яг юу вэ? Тань юм хам багтаа. Here is my bacon. Энийхтэй арай их юм болов. Эхлээд их байх тусмаагаа юмтай юм шүү. Зөвхөн бидний хийх. Энийг гаргаж тавиад тэгээд гурлаг зурцгаая. Гурлаг зурх хэлээ. Өндөг ус мус хийгээд тэгээ бүлээ усаар зураад байсан. Эхлээд би нэг наадмын хошуур хийсэн юм аа. Найзтайгаа нэглээд наадмын хошуур хийсэн чинь бүтлгүүцсэн. Яг яагаад бүтлгүүцсэн бэ гэхээр гурлаа хатуу зурцсан. Энүүдээ би айтайхан зөөлөн зурх гэж хичээнэ. Оо энийг хоёр талаас нь хайжлаад онгойлгоцсон бах юм. Одоо л анзаарч байгаа юм. Ихийг хийсэндээ ч яах вэ гэж бодож байгаа. Яг гэх юм бол би хөлтөөгөөд хийсний дараа хөлтөөгөөд тэгээ дараа нь далхуурс үедээ гаргаж ирээ шараад идэж болно. Эсвэл бүгдийг шарчхаад хөлтөөгчөндөө хийсэн ч болно. Бүгдийг шарч хөлтөөгчөндөө хийх юм бол дараа нь идэхэр болохоор зөвхөн пэйжэнд хийгээд хаалгаад идэж байна. Дөрөө. Би ихтэй даавар бичлэг үзэх хэрэгтэй байна. Түрүү энийг хийж эхлэхээс өмнө даавар бичлэг үзэх байхгүй. Тэгээд тэрийг би эргүүлээд дахиад үзлээтэй гурлаа зурх юм бол гээд тэгсэн чинь гурил зурах заавар алга. Тэгэхээр би зүгээр л өөрөө мэдээл зүгээр усаар зурч хийж бодож байна. Гэтэ энэ зөв. Зүгээр л усаар зурх зөв. Зөв бах уу. Зүгээр дээ. Ядаж бүлээ усаар зурчих уу? Үгүй ихтэй хөөлөгчтэй юм биш юм чинь бүлээ усаар зурх хэрэггүй нэ. Тэгээд зүгээр л усыгээл тэрүүгээрээ л зурчих. There's no problem. Yeah. Усыг нэвтүүлчихлээ. Нэг юу вэ? Ямар ч юм баримжаагүй бас арайчтай юм байна. Яа, газраас дөрөв гурлаас хайчлаа. Сүрэлт. Би яагаад тийм юм бүтлгүй болсон юм бол би энэ бүтлгүй байгаагүй дээ. Энэ шингэн байна уу? Хат байна уу? Хөөе. Цолоод. Одоо их таарсан юм шүү. Яа, би зүгээр энүүгээр дөрөв гурлаас хайчлаа. Цэвэрлэгэндээ. Цэвэрлэгийн ажиллаа. Тэгээ тавд цэвэрлээрээ. Яа, би яагаад ингэ тэнэг хүн шиг ингэ тэнэгтэй байгаа юм бол би bipolar юм бах таа. Зүгээр хөвчлөлтэй байх уу нэст гэсэн. Би мэддэг guys. Цэвэрлэх ажиллагаанд орцгоё. Хэдэн төмөс цэвэрлэх юм мэдгүй л юм л та. Гэлтэй 5 төмөс байх болох юм болов уу? Гэтэ тэгэхээр гурил нь хичих юм болов уу? Гурил нь ихтлээ гэж бодоход. Гурлаараа юу гэж болох вэ? Цөөнгийн гурил. Тэгэхээр чинь нөө. Тэр гурлаар юу хийж болох вэ guys? Гамбар хайрчих уу?
Гамбар хараа тэгээд дахианы махтай шил хийх юм бол гамбараа дурчихэд. Оо болж бай. Одоо надад яана баха шарасчлаа. Нэг 10 төмс үлдсэн юм шиг байна. Йоо, ингээ өөрөөртөө гай тариал яваад ах юм аа. Би өгөн төмс хамгийн сан дайрлага гэл та. Гэтэ энэ удаа яад ч юм бэ синхэн дайрлагмаар санагдлаа. Олон ширхгийг адилах болохоор тэгж байгаа юм болов. Би ихтэй YouTube хийгээд тэр удсан юм бол нэг ер нь л ингээ байнгын тогтвортой бол хийгээгүй л дээ. Тэрийгээ ч би мэдчихэж байгаа. Гэтэ хизээ ихнээс яг хийж гисэн юм бол 21 оноос юм болов. Тэгэхээр чинь 5 жил гэхээр вау. Яг намайг 12-оор төгсдөг жил заяа юу. 12 дахь ангид хахад яг хэд хэдэн хүмүүс намайг ингээ таниад над дээр ирж зурхаад байна. Дараалж байсан чинь сургууль дээр баярлж байсан байдаг юм аа. Хүн ингээд баттай цог 6 дараалж болох уу гэдэг юм бол ингэ. Би амар ичдэг за үннийг хэлэхэд үнэхээр амар ичдэг. Гэтэ би юм. Болно нэгэд дараал. Жохон алдартай болсон юм шиг өдөөш төрөөд ингээд амар ичдэг цаа. Яг одоо миний талхад юу бодогдож байна гэж. Би ингээд пүл бутон 2 удаа чиз хайжсэн заяа юу. Яагаад хайжсэн бэ гэхээр 1 кг чеддер чиз хаа. Тэгээ тэрийг би хайжсэн. Яагаад вэ гэхээр төхөр үүртэй байлгах цагаад муудаад нөгөөх нь бүгэн цуртцсан. Тэгээ би хаяхаас өөр сонголтгүй л хайжсэн. Зүгээр л тэр үедээ ингээд муудах гад байгаа юм их зүгээр хөлтөөгчөндөө хийчих хэрэгтэй гэдгийг би мэддэггүй байсан. Яг одоо энэ үед чиз маань байсан ч удаас их бодож байна. Чизтэй, төмстэй уушиг eel гоё яхасан баг гэж бодоод. Тиа, төмс маань бэлэн боллоо. Зүгээр хэлбэр нь ямар ч байсан хамаагүй. Зүгээр чанар болгох зорилготой болохоор. Төмс чанаа дараас нь ухах бол ер нь нэмгэн гэрччихэд айгүй зүгээр байдаг. Би нэг юм олж харсан. Би тэрийг ингэж харчаад гайхсан заа. Одоо ингэж төмсөө буцлах штеп. Гэтэ ламрын навч хийд юм билээ. Ламрын навчид нэг амт болох хэрэгтэй юм билээ. Тэрийг хачаад юу нэг би жоохон гайхсан л та. Гэтэ миний үдсэн бичлэгэн дээр ламрын навч байсан болохоор би ламрын навч хийд. Гой амттай болдог болоо л тэр хүн хийсэн баг. Энэ нэшги хэлтэл байх. Энийхтэй хоёроор л юм байна. За яг хасаар нь хийхээс. Кисэрчин дотроо байгаа болчихоо гэж. Яа. Халуун болсон байх юм. Одоо энэ бэйкний хуурна. Тэгээ парсли тавуурдсан надаа парсли байна. Энэ л надаа парсли алга гэхдээ өөр төрлийн ногоонууд байна. Амлагчнууд байна гэхдээ энээр тавхгүй юм шиг санагдаж байгаа болохоор би зүгээр л саримстай уурлаа. Би ер нь саримсны хүүхэд юм байна. Бөөс байгаан саримслаа. Одоо юм гээс юм шүү дээ. Мэдээгүй юм байна. Энэ хугацаа дууссан байх үү? Дууссан бол. 9 сарын 3 хүрчийнэ. Жохон хугацаа байгаа юм уу? Энийг ихтэй би өөрөө ч аваагүй л дээ. Зүгээр захирал өгсөн. Нөгөө нэг закад ажиллаж байхад захирал ингээд юм хуунууд янзлаа. Тэгээд хэрэггүй болсон юмудад намайг аваад явах яв. Эсвэл зүгээр хайх уу гэдээ асуухаар би зүгээр би авчиг доо гэдэг бүгдийг авцсан заяа. Одоо надаа гэрээсөөр юу л энэ амтлагч юм. Гэтэ энийг ашиглаж байгаа юм болох надад. Наа ингэж хуурцаагаад нэлээд шаргалцаад бодоод ирэнгүүт дээрээс нь саримсаа юм. Сэншвсэн одоо. Тэгээд хад дээрээс нь тэр бэйкон хийгээд тэгээд давс харагдчихсан. Гоё явуулчлаа. Бэйконтэй тэгээд давс перст тэгээд саримстай. Би нэг хийсэн гэж юу? Гурилман төрөө нэрээ бүр амар шингэн болчихсон байсан байхгүй юу? Тэгэхээр нь би хураа гурил нэмээд энэ бүр дахиад шингэн хивээрээд байсан. Амар шингэн биш. Төмсний ер нь жоохон ихтцэн юм шиг байна. Гэхдээ бомбатлан хийгээд шарыг гэж бодлоо. Уунда цагтаа явсараад амар сурчжээ. Байнга л буурах ингэж гээд. Гэтэ том хийчүүл амар ч юм уу олон дахин хэлдэггүй. Таслан өтөнд ингээ хурж байгаа юм шиг өдрөж аваад ах юм. Жахан үлт хурж байгаа юм шиг. Нэг ногоон ингээ өтөйдэг та.
амар олон хүнтэй 100 мөн лагар магаар дээр харагддаг. Би тийм үтэнд хүрч байгаа юм шиг мэдрэмж авчлаа. За одоо чимхэг хурлаг гэсэн чи багаас баяжлаа. Нийт амар том болохоор их чимхэхэд амар хэцүү тохгүй байна. Эхний чимхэлд жоо сарамт. Гурил нь ихтсэн юм шүү дээ. Үнэндээ. Бомботл юм гэдсэн чинь төмсийг. Ийм том. Миний санаанаас том юм хийгээд зогсож байгаа ингээ амар тэнэг бодлоод орж ирээд өмнө нь би ингэсэн штэ тэгсэн штэ гэгээд бодол гэдэг аюултай шүү. Нэг хартаа. Би энд ингээд хайрлан таван дээр үлдээчээд тэгээ эндээ ингээд гурлаа илтчихээс таахгүй юу. Тэгээ мартцсан. Төлөг. Яа энэ миний хамгийн хөөрхөн чимсэн нээсэн штэ. Оо. Тэрээс энэ хоёр төгсний ямарч таарай. Төлцний таарай. Муугай харагдаж байна. Одоо цэмхгүй тэрнэр ингээд сахар цацаад тэг гамбар болгоцоо одоо тэрийг хайрчин. Тэгээл дуусаа. Энэ бүтлгүүдлүүд яг дээдлийн хоёр нь бүтлгүү доотлын хот нь бас бүтэлтэй. Гэтэ амар том бүтэлтэй байхгүй юу. За ер нь л галтхаогоо бүр үнэхээр аимшигтай болсон. Хастаа. Шүнж чахаа цохон голгосон дээр. Хөрөгчөндөө өхөд ус игээд бэлтэнэ гэж аваад мартсан байна. Одоо л үнэхээр хөт юм уу марлаа. Гэтэ надад цэцганы найруулдаг жүүсээсэн. Тэгээ тэрийг тэрэн дээр ус игээд ууж байна. Ундаш гоё. Би энэ цэцганд амар дуртай. Одоо идэж үзтгий. Хөлөг. Энэ үнэхээр гоё амстай нэгтэй би уйлхнаа. Маш гоё амтай. Шид үжсэн маш хилээгээд ингээд шидмар. Хэжигтэй гоё зөгцөх хаа. Ааста. Яа. Энэ түрээ бас дээрс нь уйлах гэдэг. Яа. Сая юу болсон гэж би ингээд хин шүгэ харах гэж цонхоо нээсэн байхгүй гэсэн чинь шумуулнууд ингээд 2 сая шумуул би аллаа заяа. Тэгээ ингээд цонхоо буцаж хаасан чинь тэр Стенлийн аяг угаад тэрийг хөлн дээр унагцсан. Яа. За тавш. Яг нөгөө нэг цэгчиг хуруу гараад нэг ширээний хөлний булан ингээд өшгөлчгөр ингээд амар инээд хүрээд тэгсэн мөрчлөөс ингээд уйлах гад амар өвдөд хэцүү байдэн шүү дээ. Яг тийм мэдрэмж авлаа сая. Яа. Хөө. За ямар ч тач би хуушрал идсэн. 5 хуушр идэх шиг боллоо. Гоё юмтай болсон. Өстой гоё юмтай болсон. Тэг үлдсэнийг нь одоо үлдсэн гээд одоо бүр 7 8 шиг үлдсэн байна. Баг 10 шиг үлдсэн байши. Энийг нь маргааш идэнэ. Тэгээ маргааш идэд барахгүй байх юм бол хөдөөгчөндөө хийн, төлдөөгчөндөө хийгээд идмэр санагц үедээ гаргаж ирээд пэйжэнд хийж чадлаагаад идэнэ. Йоо. Одоо ихтэй синки яаж цэвэрлэнэ л гэж бодож байна. Хангалтураа яаж цэвэрлэнэ. Тэгээ зах бахан тостой юм байгаа болохоор хэцүү санагдчих. Жохон амарч байгаа. Тэгээд синки цэвэрлээд шалаа ирчи гэж бодож байна. Энэ хөл хөрчиж. Би яг энэ дээр унагцсан байхгүй юу? Хайр тахта гараа төлцсөн. Үүштэй би жаргалтай байна. Ярих сэдв маань болохоор бусадтай өөрийгөө харьцуулахад би ярих гэж бодсон юм. Гэтэ би энэ сэдвийн талаар ингээд өөрөө ч би сайн мэдэхгүй ч гэсэн зүгээр л яг өөрийнхөө юу боддог талаараа хуваалцъя гэж бодсон байхгүй юу? Тэгээд би ер нь бол бага ингээс хойш өөрийгөө бусад охтодтой харьцуулж ирсэн. Тэгээ юуны
яг юугаараа ингэж харьцуулдаг байсан юм бэ гэхэлэр ингээд жоохон байхдаа бол амар хөөрхөн гэж би хатаархдаг байсан. Би ер нь бол бага ангидаа ер нь нэлийн царимтайсэн заяа. Тэгээд багаар ингээд glow up хийсээр агаад одоогийн би үссэн баггүй юу? Би болсон гэх юм уу? Өөрийгөө хөөрхөн биштэй ингээд амар гутардаг байсан заяа. Надад л ийм зүйл тохиол, иймэрхүү зүйлсүүд ингээд амар хэцүү зүйлсүүд ингээд тохиолдоод байгаа юм болоо. Яг тэр ингээд хэцүү зүйлийг бол би таядад хэлж чадахгүй. Гэхдээ надад ийм юм тохиолдож байхад тэр хүмүүс яаж ийм амар гоё ингээд тайван аз жаргалтай ингэж амьдарч чаддаг байна. Хай хүссэн юм а яаж ингэж авч чаддаг байна. Тэгээс дээрс нь ямар хөөрхөн юм бэ гэж би хатаархдаг байсан заяа. Ер нь л хатаархдаггүй юм байдаггүй байсан юм байна. Гэтэ би атаархсан ч гэсэн тэр дээр очснаас та нэрээ хулгай хийгээд ч юм уу. Тэр эдийг чи өстой нэрээ яасан хөөрхөн ингээл тэгээд ингээд атаархсанд болоод амар муухай 100 авирал угаасаа гаргаж байгаагүй. Би бол зүгээр дотроо ямар гоё юм бэ гэж бодоод яг тиймэрхүү гэгээлгээр ингээд гинэнгээр ингэж атаархдаг байсан заяа. Тэгсэн чинь за эндээс нэг story заяа. Би баг ингээд хатад дээрлэхүүлж байсан за. Тэгээд та надад бага ингээд дурсамж ер нь баг байхгүй заяа. Амар маш бага байдаг. Гэхдээ би тэр дээрлэхүүлж байсан бол ингээд огт сандаггүй. Огт ингээд мартдаггүй байхгүй юу. Тэр маань ингээд юу тохиолдсон бэ гэхэлэр би ингээд 0 орчод ирсэн байхгүй юу тасарлагаараа бага ингээд 0 орчод ирсэн чинь манай ингээд охтод намайг үзгийг нь хулгаасан гэж гүтгсэн заяа. Тэгээд би үгүй би хулгаалаагүй шүү дээ. Би юу ч хулгаалч би яасан гэж хулгаалах юм. Надад үзэг байхт чинь би ягаад таад их хулгаалах юм гэд тэгсэн чинь чи хулгаалсан мэдтэй. Алуу цүнхээ шалгуул гэж над руу дайрсан заяа. Тэгээ би яг яагаад намайг тэгж гадуурхсныг би бол одоо үнэхээр ойлгохгүй байна. Гэтэ бага ангийн хүмүүс байсан болохоор л тийм зүйлдэл гаргасан байх таа ингэж одоо л боддог. Гэтэ амар муухан хар барган тийм зүрхэнд ингээд юм оруулсан заяа. Тэр хүмүүс ихтэй одоо ч надаас уучлахгүй байхгүй. Бага ангийн ч угаасаа асрамаалагч нэрч авна штэ. Дээжтэй хуулсан байсан. Дээж над дээр ирснэ. Чи ингээд амар айна гэдгийг хэлээ. Чи ингээд хүний юм хулгайлж болохгүй гэж надад хэлсэн заяа. Тэнгуут нь би угаасаа хулгаалаагүй юм чинь би тэгээд яах юм бэ гэж хэлээд би тэгээд гэрлүү гарсан заяа. Маань сургуулиас гэрлүү ороход нэг 3 минут талхал ордог байхгүй юу? Тэгээд би ингээд зүгээр өөрөө алхаад гэрлүү орчдөг гэсэн. Гэрлүүгээ ороод цүнхээ харсан чинь миний цүнхэн дотор амар их үзэг байсан. Нэг 5-8 их бол үзэг байсан. Тэгээд би тэрийг харцаад би амар гайхчихсан заяа. Би 0 орчоод ирсэн. Тэгээд ирсэн чинь намайг хүмүүс гүтгээд байсан. Гэтэ тэр чин цүнх бол миний хувийн өмч. Тийм болохоор би үгүй гэсэн. Угаасаа би өөртөө итгэлтэй байгаа. Би уус судлаалаагүй. Тэг гэрлүү гарсан чинь миний цүнхнээс бах удаа гарч ирсэн. За тэр нэг байна заяа. Өөр нэг бас юм байгаа. Дараагийнх нь бас бүр амар сэтгэлд үнэхээр юм оруулсан юм баггүй юу? Тэр нь юу вэ гэхээр бид шалгалт өгөөд тэгээ эрт тарцсан байсан баха. Тэгээд маань сургуулийн арт талын гражуэйт өгсөн баггүй юу? Одоо тэгсэн байгалах. Тэрэн дээр ингээд би тэгэд гарч тоглох хэрэгтэй дуртай байсан. Тэрэн дээр ингээд гараад грашн дээр ингээд хараагаад гүлдэж мүлдээд тэр хайрга марган дээр ингээд хүсрэх дуртай байсан баггүй юу? Тоглохоос өмнө би ингээд хичээлийн хавцтай байгаа штэ. Тэгээд сургуулийн хажууд манай гэр байдаг болохоор би гэрлэгөө орж ингээд хуцаас салчаад тэгээд ер нь бол би ийм жижиг утас барьдаг байсан байхгүй юу? ээлжигийн нэг ийм жижигхан дэлгэцтэй утас барьдаг байсан юм. Ер нь бол уцаа байнга ингээд авч явдаг. Тэгээд уцаа аваад би ингээд хуцаас салчаад ингээд уцаа аваад гараад тэгээд нөгөөд дээр очиод тоглож исэн юм. Хараач мараагаад. Тэгээд би утсан дээр нэг бичлэг хийсэн байхгүй би жоохон бахта дуучин болъё, бүжигчин болох. Ер нь л айдол болох мөрөөдөлтэй байсан юм. Тэгээд би баримлын шавраар юм микрофон хийчээд өөрийнхөө бичлэгийг ингээд нөгөө нэг ээлжи уцаараа ингээд бичээд тэгээд би ээж утсан дээр ингээд дуу тавьчаад нөгөө нэг баримлын шавраар хийсэн микрофоноо бариад ингээд аим гоё дуулж муулаад ингээд бүжиглээд байжсан байхгүй юу. Тэгээд тэрийгээ ингээд би бичлэг хийгээд утсан дээр үлдээсэн. Тэгээд би утсандаа кодгүй байсан. Тэгээд би уцаа ингээд хүүхдүүдийн цүнхний ингээд доор нь тавьсан байхгүй юу? Алга болгочвол алуулна штэ. Алга болчвол тэгэл дахиж уцгүй штэ. Тэгсэн чинь би ингээд хайр грашнасаа ингээд хайр руу бидээд ингээд өсөж тоглож байсан заа юу. Тэгээ хайр руу өсөж тоглож байгаад би ингээд өсрээд ингээд буусан чинь дүүэд чинь ингээд нэг юм бүдэд инээлтэдсэн байхгүй юу? 3 охин. Тэгээ би ингээд юу үзээд байгаа юм болоо. Арай миний уцыг ингээд авцсан бахтаа гэж бодоод би гараж руу буцаж тийшээ гарсан чинь нөгөөд чинь гүүгээ зүхтаа ирсэн заа юу. Надаас зүхтаж байгаа заа юу.
амар инээлдээд бүр ингээд амар шоолоод исэн заяа. Тэрнээс нь болоод би ингээд амар ичмээр байдалд ороод би нөгөө эдийн араас ингээд хүүгээд яг тухайд яг уйлаагүй миний ингээд нүдэнд нүлмэс цэлгэнээд би тэр эдийнхаа ингээд араас хүүгээд уцаа авах га. Тэгээд тэгсэн чинь нөгөө эдэн баригдахгүй ингээд гурлаа заяа. Гуруулаа нэг рүүгээ миний уцыг ингээд шидээд ингээд дамжуулаад тэгээ би уцаа арай гэж ноцолтож ингээд араас нь хөөж аваад уцаа авсан байхгүй юу. Тэгээд би гэрлүүгээ ороод яа гээл ингээд амар тэрээд ингээд шоолоод инээсэн болохоор би ингээд амар ичмээр үйлдэл хийцэн гэж би өөрийгөө бодож байгаа штэ. Тэгээ гэрлүүгээ ороод уцаа ингээд барайл. Уйлаа суужсэн чинь миний уцны дэлгэх цагараал. Яг тийм story болж исэн байхгүй юу. Би ихтэй юу ярьж байгаад энэ сториг ярьч юу? Тамиртай тийм болж исэн. Гэтэ атархал бол байсан. Тэгээ дундаа ингээд болохоор би зүгээр л би хөөрхөн байсан ч болоосай гэж бодож ихсэн заяа. Яагаад гэвэл би хүүхдийн араас ингээд гүүсэн чинь тэр хүүхд нь ингээд намайг тоохгүй байсны улмаас би өөрийгөө ингээд амар царимтай юм байна гэж бодож ихэлсэн. Тиймээс би карантины үеэр ингээд glow up молоо нүүр бодож модхыг ингээд сурч эхэлсэн заяа. Ахлах ангитаа ороод би хөөрхөн байсан ч болоосай энтэр гэж ер нь нэг бодоагүй юм байна. Би ийм байсан ч болоосай би тийм байсан болоосай гэж ер нь бодож байгаагүй юм байна. Яагаад гэвэл би зүгээр өөрийгөө баг багаар ингээд хүлээн зөвшөөрч эхэлсэн. Одоо жишээлбэл би ингээд дунд ангитаа байхад дунд болон бага ангитаа хахад би шүднээсээ амар ичдэг байсан. Ишид харанды зайнаас салаад тийм ч юмар муу бол биш байгаа дээ. Гэтэ би эндээсээ болоод зураг дарахтаа би ингэж инээж зураг дардаг байсан. Би дандаа ингэж худалгаас инээ зураг даралдаг байсан заяа. Тэгээ бас дээрэс нь би өөрийнхөө эрхийн уруунаас амар ичдэг байсан. Энэ бол удам. Манай ингээд нийлдэг байсан найз маань чи ямар бүдүүн хуруутай юм бэ гэж надад хэлчихсэн заяа. Өөртөө амар тэгэл болсон за. Өөрийнхөө хуруунда. Тэгээ тэр найз маань болохоор ингээд амар гоё гартай байсан. Тэгээд би ер нь бол тэр охины гартай өөрийнхөө гарыг ингээд харьцуулж эхэлсэн. Тэгээд би гараа байнга ингэж нууж явдаг гэсэн эрхийн уруугаа. Ингэж нууж явдаг. Тэгээд цаг хугацааны эрэхэнд би өөрийгөө байгаагаараа хүлээн зөвшөөрч сурсан. Би л өөрийгөө сайн мэдж байгаа болохоор чи ингээд өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулаад байгаа. Одоо намайг үздэг хүмүүс ч гэсэн өөрсдөө энэ ч энэ гоё тэр нь гоё гэж өөрсдөө ингээд надтай харьцуулна. Би ч гэсэн өөр ингээд инфлюенсер ч юм уу тэр хүмүүстэй энэ хүний энэ ямар гоё юм бэ энэ гоё юм байна гэж би өөрийгөө бас ингэж харьцуулна заяа. Гэтэ яагаад чи өөрийгөө тэр хүмүүстэй харьцуулаад байгаа юм бэ гэхлээр чи тэр хүний insecurity ингээд бусдаас нуудаг зүйлийг нь мэдэхгүй байхгүй юу? Одоо сая намайг ингээд шүд болон эрхий хуруу тэгээд энэ chicken skin, strawberry skin энтрээ дуртахаас өмнө хин ч анзаараагүй л байсан. Тэр л ахгүй юу? Зүгээр л хүн болгонд ингээд өөртөө ихтгэлгүй байдаг зүйл байдаг. Хүн болгонд өөртөө ингээд дуртай зүйл байдаг. Гэтэ тэднийг ингээд бүгдийг нь хүлээн зөвшөөрөөд за одоо угаасаа ийм юм чи яах вэ гэд зүгээр ингээд орхиод хаяад сурчих хэрэгтэй гэж би бол бодож эхэлсэн. Ер нь бол одоогийн байдлаар бол би ингээд октодтай болон ингээд өөр эмэгтэйчүүд өөр хүмүүстэй өөрийгөө ер нь бол харьцуулахаа болцсон гэж би бол өөрийгөө харж байгаа. Яагаад гэх юм бол бүх хүн төгс биш. Ямарваа нэг зүйл нэмэх хасах цэник гэж байдаг шиг дутагдaltaй талж гисэн байгаа гэж би боддог болсон байхгүй юу? Угаасаа тэрийг би ингээд өөрөө experience хийж байгаа болохоор. Тиймээс ер нь өөрийгөө хүмүүстэй нэг их харьцуулахаа болсон. Гэхдээ заяа жишээлбэл чи одоо ингээд жингийн тал дээр ингээд амар insecure байна заяа. Чи ингээд миралаг өөрийгөө бүдүүн гэж боддог бол чи дасгал хийгээд өөрчлөх боломжтой. Чиний нүд чинь ингээд жижигэн байлаа гэхэд тэрийг өөрчлөх боломжгүй шүү дээ. Тийм болохоор чи ингээд өөрийгөө байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Жингийн хувьд бол чи өөрчилж болно. Эсвэл ингээд нүүрэндээ батгатай ах юм бол чи тэрийгээ бас хооллолт болон скин кер энтрээрээ өөрчлөх боломжтой. Боломжтой зүйл болон боломжгүй зүйлийг ингэж ялгаж салгах сурах хэрэгтэй гэж би бол бодож байгаа. Одоо жишээл миний нэрхэн ураа штэ. Энийг угаасаа өөрчлөх боломжгүй. Өөрчлөх боломжгүй. Бэжэж би
жоохон махта энээсээ болоод ингээд найзынхаа хэлсэн үгнээс болоод би ингээд амар инсекюр энийг их уруугаа ингэж нууж явдаг байсан. Одоо болохоор тэр бодол маань байхгүй. Яг гэх юм бол би энэ их уруугаа өөрчлөх боломжгүй. Тийм болохоор би өөрийгөө зүгээр л байгаагаар хүлээж авах хэрэгтэй. Би өөрөөсөө хайртай гэл өөрийгөө бусдад харьцуулах тал дээр бол миний ярих зүйлсүүд бол яг тиймэрхүү л байна. Чи ч гэсэн би ч гэсэн төгс байх албагүй гэж хэлмээр. Гэтэ би юу нас үннийг хэлэхэд бол би төгсийг ирэмэлцдэг хүн л дээ ингээд. Би энэ амьдралынхаа гол дүр нь тийм болохоор ингээд бүх зүйл ингээд миний бодсноор явна гэж би хаяа төсөөлтгөө. Бүх юм төгс байх албагүй. Бүх юм нэмэх хасах тэнэг шиг сайн зүйл тохиолдно, муу зүйл тохиолдно. Тэгээл тэднийг зүгээр байгаагаар нь л хүлээгээд авчих хэрэгтэй. Тэр нь ч чамд амар. Дахиад нэг зүйл байна. Тэгээ энэ юуны талаас зүйлээ гэхээр жаргалтай байх гэж юу вэ? Happy байх гэж юу вэ? Гэдгийг би өөрийнхөө өнцгөөс тайлбарлая гэж бодлоо л доо. Хүн болгоны хувьд ингээд жаргалыг, ад жаргалыг мэдэрдэг зүйлс өөр байгаа. Өнөөдөр жишээлбэл хайр дурлалаас ад жаргалыг мэдэрч болно. Өөрийнхөө байхдаа ад жаргалыг мэдэрч болно. Найзуудтайгаа хөдөр тоглож суухаас ад жаргалыг мэдэрч болно. Гэтэ миний хувьд бол ад жаргалыг мэдрүүлдэг зүйл бол юу юм бол би хүнийг хайрлаж бас хайрлуулж байхдаа амар их аз жаргалыг мэдэрдэг. Би хүнд тусалж байхдаа амар их аз жаргалыг мэдэрдэг заяа. Эсвэл би ингээд хичээл дээрээ сайн дүн авахдаа амар их аз жаргалыг мэдэрдэг. Хүн ер нь жижиг юмнаас амар аз жаргалыг мэдэрдэг юм шиг надад санагдсан. Найзуудтайгаа цаадлаад ингээд хөвтөж байхдаа гэртээ зүгээр ингээд юу ч хийхгүй зүгээр л ингээд уцаа гүлгэх ч юм уу, эсвэл найзуудтайгаа чадлах ч юм уу, найзуудтайгаа уцаар ярих ч юм уу. Яг тиймэрхүү юмнуудаас би ингээд амар хас жаргалыг мэдэрдэг заяа. Заримдаа ажил дээр явахдаа ч гэсэн би хас жаргалыг мэдэрдэг заа. Тэр нөөний сүүлд ажилд авсан газар байгаа шүү дээ. Би тэнд бүр ингээд амар жаргалтай хүн байгаад байгаа заяа. Угаасаа инээ хэргүй тийм ингээд амар хэцүү үе байсан шүү дээ. Тэгсэн ч гэсэн би ингээд өөрийгөө хүчлээд ингээд инээсээр гарч ирээд. Тэгээ ингээд гэгээлэх хүн аавна гэсэн болохоор би эхний өдрөө ингээд хүчээр тэгэж ингээд ажиллаж байхдаа инээсэн байхгүй юу бүр ингээд инээгээл яваадсэн чинь сүүлийнхаа ажилласан өдөр болохоо би зүгээр л инээгээд байсан заяа. Зүгээр ингээд амар инээдтэй санагдаад би ингээд инээдтэй байж тэгэлж чадахгүй заяа. Зүгээр зогсож байхдаа хүртэл ингээд инээмсэглээд инээ зогсож идэг за. Тэгээ хүн чинь ер нь ингээд амар жоохон юмнаас ч болохгүй ингээд аз жаргалыг мэдэрчдэг юм байлээ л тээ. Гэдгийг би яг үндэ сая ярьж байхдаа л ойлголоо. Би өмнө нь миний аз жаргалыг надад аз жаргалыг мэдрүүлдэг хүн гэх юм зүйл гэх юм бол би зүгээр л яг ийм хүмүүс, тийм хүмүүс гэж боддог байсан юм бэ. Тэгээ зүгээр энгийн зүйлээс л аз жаргалыг мэдэрчдэг байсан юм бэ. Зүгээр намайг инээмсэглүүлээд намайг ингээд тайван байлгаж байна гэдэг чинь би тэр газраас тэр уур амьсгалаас тэндээс би ингээд аз жаргалыг мэдрээд байна гэсэн үг шүү дээ. Паруутаа. Би нэр зүүдэндээ хүртэл аз жаргалыг мэдэрдэг гэж боддоо. Би ингээд амар ингээд бодож ирсэн юм аа ингээд зүүдэлдэг төрлийн юм байхгүй юу? Монголд байсан юм аа. 3 жилийн өмнө лүү 4 жилийн өмнө нэг iPhone 15 Pro гэж солиорч тэрийг ингээд өдөржингөө ингээд бодож байгаа. Тэрийг ингээд шүн зүүдлээд. Тэгээ юу гэж үзсэн бэ гэхлээр Монголд орцныхаа ингээд шалан дээр ингээд шинэ утас байна гэх тэрийг ингээд олоод тэрийг ингээд би өөрийн болоход авчин гэж зүгдлээ. Тэгээ өглөө сэрээд яваастаа гоё зүтлээ ш. Яа чи би тэр зүйлийг би яхаа мартчихад идэггүй бол. Одоо ингээд би ингээд утасныхаа камерыг нээсэн ингээд юм яриа сууж ахтаа хүртэл би ингээд аз жаргалыг мэдэрч ийн гэж боддоо. Тэгээд ингээд бодоод үзэх юм бол хүмүүстэй юу аз жаргалтай байсан үеэсээ илүү гонхтой үед илийг самдаг юм шиг санагддаг заяа. 100 аз жаргалтай дурсамж байхад нэг гонхтой дурсамжаа ингээд амар тодор санаад байдаг. Тийм зүйл одоо ингээд надад тохиолдсон байхгүй. Одоо өмнө жил би Монгол руу 8 сард ингээд хөдөө аяллаар явсан байхгүй юу? 10 хонсон баха. Би 12 хонсон баха өдөө. Тэгээд эхний 10
хоногт нь би ингээд амар гоё байсан ч гэсэн сүүлийн 2 хоногт надад ингээд амар тааламжгүй тухгүй мэдрэмж төрүүлсэн нэг зүйл болсон байхгүй юу. Тэгээд хүмүүс надаас ингээд хөдөө явахд чинь ямар байсан бэ гэж асуух юм бол би ягаад ч юм би хамгийн түрүүнд тэр тааламжгүй надад тухгүй мэдрэмж төрүүлсэн зүйлийг ингэж бодоод дээдэг заяа хамгийн түрүүнд тэрийг бодоод дээдэг. Яг ингээд сайн бодоод үзэх юм бол би 10 хоногт нь жаргалтай байсан. Би 1.5 хоногт нь л амар гүнхтэй жоохон надад тухгүй мэдрэмж төрсөн. Аз жаргалтай байсан дурсамжаа санахгүйгээр гунигтай байгаа дурсамжаа ингэ санаад байдаг хүмүүс. Тэрийгээ ер нь бол би ч гэсэн өөртөө хэлдэг. Гунигтай байсан юмнуудаа зүгээр л мартчих ингээл явуулчих. Гунигтай байхаасаа илүү аз жаргалтай байсан үед маань илүү их байдаг шүү дээ. Тэгээ өөр нэг жишээ бас байгаа. Би ганцхан X-тэй. Тэр X маань ер нь л намайг ингэ амар хөвтгсөн заяа. Гэж би одоо хэлж байгаа гэсэн. Яг ингэ дахиад бодоод үзэх юм бол би тэр хүнтэй зөв 10 сар хамт байсан. 10 сар хамт байхдаа би тэр хүнтэй байх болгондоо би аз жаргалыг мэдэрчээсэн. Тэр хүн надад ингэ амар их анхаарал тавиад намайг үнэхээр ингэ хайран дум болж байсан заяа. Гэтэ 10 сарын хугацааны дурлалын за ингэ өсрээд яг хоногоор бодох юм бол за 1 сар гэж бодчих заяа. Тэгээ 10 сар намайг жаргалтай байлгасан ч гэсэн 1 сард нь ингэ намайг амар гонигтай болгосон. Тийм бахт нь хүртэл би ингээд хүмүүс миний X-ийг асуух юм бол би амар муухай хүн байсан. Намайг ингээд үнэхээр гомдоосоо гэж хэлдэг. Тэгээ одоо ер нь тэрийг ер нь болсон нэрхтээ юм шиг байна. Одоо ингээд ярьж байхдаа л ингээд юм ойлгоод байдаг. Тэр хүн намайг жаргалтай байлгасан, бас жоохон гонигтай болгосон. Тэглээгээд би тэр хүнийхэн надад ханд хийсэн сайн зүйл болоо ингээд намайг жаргалтай байлгасан зүйлийг нь би ярихгүйгээр зүгээр муудлын ингээд яриад байдаг. Саяны ингээд миний ярьсан жишээг сонсох юм бол альва зүйлсийн сайн юмыг ингээд хараад гэгээлэг байхад ер нь тэгэл амьдрал гоё штэ гэж би сая бодлоо. Таад юу гэж бодож байна энэ тал дээр? Ер нь хараад байхад хүмүүс бүгдээрээ л тэгдэм юм шиг байна. 100 жаргалтай юм байсан ч бичээд байжсэн чинь уц унтарсан заяа. Тэгээ саяны ярьжсэн юм надад өөрчлөлөө тэлээ. Тэгээ 100 жаргалтай юм байсан ч нэг гунигтай юм байх юм бол тэгээ нэг гунигтай юмнаас болоод хүмүүс ингээд амар готраад ингээд доошоо унцдаг. Тэрийгээ ер нь болоод мартаад алгадаж хаяад 100 жаргалтай юмаа бодож гэгээлхээр амьдрах хэрэгтэй. Би манифест гэдэг юмд ингээд амар сэтгэл төрлийн юм баггүй юу? Чи ингээд хэр сайн сайхан юм бодож чинь яг тэд нар чинь л чам дээр ирнэ. Хэр муухай юм бодож чинь тэд нар чинь л чам дээр ирнэ. Тийм болохоор ингээд альва зүйлсийн муухайг нь алгадаж хаяад тэгээд гэгээлхийг нь илүү их бодоод нээсээ таашаал мэдрээд аз жаргалыг мэдрээсэй гэж хүсэж чинь. Тэгээ энэ удаагийн манд бичлэг ингээд дуслаа дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа.